Азийн үндэс цаасны форум Монгол улсад зохион байгуулагдлаа. Форумын гол ач холбогдлыг та ямар байдлаар харж байна вэ? Азийн үндэс цаасны форум зохион байгуулагдаад 30 орчим жил болж байна. Бүс нутгийн үндэс цаасны арилжаа эрхлэгчтэй холбоод хоорондоо холбоо тогтоож зах зээлд юу өрнөж байгааг хэлцэх гайхалтай боломжийг энэ форум олгож байна гэж харж байгаа. Мөн сайн туршлага солилцсноор санхүүгийн зах зээлийн өсөлтийг хурдсахад төлөхөж болно. Энэ удаагийнх Монгол улсад зохион байгуулагдаж байгаагаас харахад энэ зах зээлд асар их потенциал байгаа гэдгийг харуулж байна. Монгол улсын зах зээл аажмаар өсөж байна. Хөрөнгө оруулагчдыг татаад эхэлсэн. Ингэснээр Монгол улс ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Энэ бүхнийг хараад үзвэл Азийн зах зээл илүү сонирхолтой харагдаж байна. So from the talks that our guests and delegates have been giving. Форумын эхний өдрөөс эхлээд зочид илтгэлүүдэд тавьж эхэлсэн. Азийн үндэс цаасны зах зээлийн төлөвийг та ямар байдлаар үнэлж байна вэ? Ялангуяа Монгол улсын зах зээлийг. Манай байгууллага жил бүр гишүүдийнхээ дунд Азийн санхүүгийн зах зээлийн төлөвийн талаарх судалгаа хийдэг. Ирэх жилүүдэд Азийн зах зээлүүдэд үйл ажиллагаа явуулах чадамж, хөрөнгө оруулахад бэлэн эсэх зэрэг зүйлсийг нь судалдаг. The Asia capital markets outlook and what we are asking our members is энэ онд дэлхийн хэмжээнд геополитикийн асуудлаас үүссэн тодорхойгүй байдал их байлаа. Игч зүйл өрнөлөө. Судалгааны хамгийн сонирхолтой үр дүн нь юу байсан бэ гэвэл Азийн зах зээл цаашид өснө гэсэн өөдрөг төсөөлөл огцом нэмэгдсэн явдал. Манай гишүүдийн 60 орчим хувь нь эх 3 жилийн хугацаанд бизнесээ Азид өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн үр дүн гарсан. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад ойролцоогоор 40% өссөн дүн гэж хэлж болно. Тэгэхээр эх нэг жилд компаниуд болгоомжилсан ажиглалтын төлөвт байх болов уу гэж бодож байсан ч дийлийнх нь олон улсад тэр дундаа Азийн зах зээлд илүү өөдрөг хүлээлттэй байгааг харуулсан. Тэгэхээр Монгол улсын хувьд ашигтай тусаж болох юм. Монгол төдийгүй бүс нутаг тулгарх гол сорилтуудыг бас тандсан. Судалгааны үр дүнгээр урт хугацааны төлөв байдлыг харуулахыг зорддог. And Mongolia, I think, can benefit from that. Компаниуд ойрын жилүүдэд хаана хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг судлахаас гадна эргээд хизээх хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх болгоод урт хугацаанд нь судалдаг. Is a longer term view. This is what firms are thinking about in terms of Ямар ч тач богино хугацаанд бол энэ тэмдэггүй улс төрийн тодорхойгүй байдал давмгаалж байгаатай холбоотой зах зээлийн тогтворгүй байдал үргэлжлээд явж магадгүй харагдаж байгаа. Бидэнд тариф тойрсон асуудлууд байсаар байна. Мөн Европ болон ойрхон орнуудад дайн үргэлжилж байна. And that clearly you could hear in the room yesterday was on the богино хугацаанд хүмүүсийн санаа зовсон асуудал гэдэгт форумд оролцогчид санал нэгдэж байна. Тэгэхээр богино хугацаанд хэд хэдэн сорилт тулгархаар байна. Харин урт хугацаанд бол дэлхийн энэ хэсэгт өсөж хөгжих боломжтой учраас их хэмжээний хөрөнгө оруулалт татах өөдрөг төсөөлтөй байгаа гэдгийг хэлмээр байна. Recently the Asian markets have been in Сүүлийн Азийн зах зээл хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд байна шүү дээ. Хөгжингөө орны зах зээлүүдээс Аз руу төрөлжиж ирж байгаа харагдаж байна. Энэ тренд хэр удаан үргэлжлэх бол? Yeah, I think we've seen a bit of reallocation. Миний бодлоор дахин хуваарлалт явагдаж байгаа гэж харж байна. Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл урт хугацааны туршид идэвхтэй байсаар ирсэн. Одоо ч маш сайн үзүүлэлт байгаа. Бүх цаг үеийн дээд зэгүүдэд шинжилээд л явж байна. Гэхдээ миний бодлоор хөрөнгө оруулагчид одоо өөр бусад боломжийг эрэлхийлж байгаа. Дэлхийн бусад зах зээлтэй харьцуулахад Азид бодит ханшаасаа доогоор үнэлэгдэж байгаа хөрөнгийн зах зээл их байна. Европт ч ялгаагүй. Тийм болохоор хөрөнгө оруулагчид хөрөнгөө дахин хуваарлахад анхаарч эхлэх байгаа нь Азид ашигтай тусах болов уу гэж бодож байна.